Сайн байцгаана уу хүмүүдэд үзэгчдээ UBS Leads-тэй хамтдаа байгаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэдчилж байна. За дэлхийн шударга холбооны байгууллагаас 55 дахь удаага зохион байгуулагдж байгаа олон улсын өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн уралдаан зарлаж за харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол шуудан хувьцаат компани хамтран 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан. Ийм гайхалтай амжилттайгаар бид бүхэн өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлэж байна. За тийм ч учраас бид бүхэн зочин хоймортой энэхүү уралдааны зохион байгуулагчд болон хөтлөгч багш одоо сэтгэл зүйч за мөн түнчлэн авьяаслаг, оюунлаг 15 шагналт байрны сурагчид болон нийслэлийн ерөнхий боловсролын 40-р сургуулийн 8-ын Б ангийн авьяаслаг оюунлаг сурагчдыг энэхүү студид урьсан байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? За тэгэхээр маш олон жил амжилттай зохион байгуулж байгаа зохион байгуулагчдын зүгээс бас энэхүү зочид нь хоймроо урьсан маань учиртай. Тэгэхээр энэ удаагийн бас зочдоо та бүхэндээ танилцуулаад энэ удаагийнхаа ярилцлагыг эхлэе. Харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн зохицуултын газрын дарга ноён Цэрэн хүрэлцэрсэн байна. Бүгдээрээ баяр хүргэе. За мөн түнчлэн энэхүү студид маань нийслэлийн ерөнхий боловсролын 40-р сургуулийн Монгол хэл бичиг уран зохиолын багш боловсрол судлалын магистр Дуурсахмаа багш хүрэлцэрсэн байна. Мөн студид маань Focus on the Family Mongolia байгууллагын хамтын ажиллагааны хариуцсан газрын захирал сэтгэл зүйч Инхчин хүрэлцэрсэн байна. За тэгэхээр өнөөдөр бидний студид хүрэлцээрсэн хэрхэн хүндтэй зочид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр энэ жилийн сэдэв бол маш онцгой сэдэв, цаг үе болсон юм гайхалтай сэдэв болсон байгаа. Тэгэхээр дэлхийн одоо шуудангийн холбооноос энэхүү сэдвийг өгж Монгол орондоо амжилттай зохион байгуулсан харилцаа холбооны зохицуулах хорооны шуудангийн зохицуултын газрын дарга Цэрэн даргаас эхлэе гэж бодож байна. Энэ жил 10 дахь удаага зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээн маань ямар үр нөлөөтэй, ямар одоо ач холбогдолтой цар хүрээхээр өргөн болж өндөрлөө. Сайн байцгаана хүүхдүүдээ. За дэлхийн шуудан холбооны байгууллага гэдэг энэ байгууллага болохоор зэрэг нэгдсэн үндэсний байгууллагын мэрэгсэн буюу төрөлдсөн хамгийн одоо ийм мууган агентлагуудын нэг 1874 онд энэ байгууллага байгуулагдсан. Түүнээс хойш үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа ийм олон улсын байгууллага. За тэгэхээр энэ байгууллагаас 55 дахь жилдээ одоо энэ өсвөр насны хүүхдүүдийн захидал бичгийн уралдааныг зарлаж зохион байгуулж явж байгаа. Өсвөр насны хүүхдүүдийн гэдэг энэ үг бол өөрөө маш их онцлог байгаа. Яхаар зэрэг энэ захидлын уралдаанд 9-өөс 15 насны хүүхдүүд оролцсноо гэж одоо өөр ингэж онцолж зааж өгсөн байдаг. За тэгээд дээр нь нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн том одоо ийм харьяа агентлаг байгууллага учраас нэгдсэн үндэсний байгууллагын өөрийн одоо тэр глобал үзэл санаа зорилгын дээр одоо захидлын уралдаанаа бол зарлаж зохион байгуулж явуулдаг байгаа. Энэхүү захидлын уралдааныг зохион байгуулж явуулахын онцлог зорилго нь юу гэхээр нэгдүгээрт энэ өсвөр насны хүүхдүүдийн өөрөөгөө илэрхийлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх төр боломжийг олгох зорилгоор. Хоёрдугаарт энэ дайын дэлхийд инх тавьж үзэл санаа ухамсарыг төлөвшүүлэх зорилгоор. Гуравдугаарт мэдээж одоо энэ өөрөө шуудангийн мэрэгсэн юм том байгууллага учраас шуудангийн өөрийн одоо ажил үйлчлэгээний онцлогийг сурталчилан таниулах зорилгоор одоо энэхүү уралдааныг бол одоо жил болгон зохион байгуулдаг. За харилцаа холбооны зохицуулахаар бол сүүлийн 10 жил одоо энэхүү уралдааныг Монгол орон дээр бол тасралтгүй зохион байгуулж ингэж явуулж байна. За захидлын уралдаанд маань нийтдээ бол 2780 захидал ирсэн. За үндсэндээ бол орон дээр бүрэн явагдсан гэж бид үзэж байгаа. За Монгол шуудан компани бол одоо орон дээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний шуудангийн уган оператор юм компани байгаа. 100 жилийн түүхээ саяхан тэмдэглэсэн одоо ийм уган оператор компани. Тэгэхээр Монгол шуудан компани салбар нэг жицэг бол Монгол орны одоо 334 сум суурин бүрэн байгаа. Улаанбаатар хот дахь шуудангийн салбаруудаар бол захидлуудыг бол бид нар хүлээж авсан. Тэгэхээр зэрэг бид нар бол захидлуудыг өргөн хүрээгээр захидлуудыг хүлээж авах боломжийг бол нээж өгсөн. Дээр нь бид нар ерөнхий боловсролын сургуулийн төрийн болон хувийн хвшлийн 780 сургууль бид нар одоо энэ захидлын уралдааны мэдээллийг сурчлагын хуудсыг бол хүргэж ажилласан. Тэгэхээр хүүхдүүд нь бол тодорхой хэмжээгээр бол мэдээлэл бол хангалттай авсан гэж бид нар үзэж байгаа.
За тийм ч учраас 2780 хүүхэд гэдэг бол бага тоо биш шүү дээ тий. Тэгэхээр 800 гаруй сургуульд одоо удирдамжаа хүргэснээр 2026 оны 2 дугаар сарын 1-ээс 3 дугаар сарын 15-ны өдөрт одоо загтал хүлээн авсан байгаа. Тэгэхээр энэ дунд маань эзэрэдэл сууж байгаа хүүхдүүд дунд маань бол эдгээр хүүхдүүдээс 2780 хүүхдээс шилдэг байрууд маань бас хүрэлцэн ирсэн байгаа. 9-өөс 15 настай өсвөр насны хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлж тэдний оюун ухааныг шүүн гэдэг бол одоо шүүлтийн багийн хувьд бол маш хүнд даваа байсан баг. Тэгэхээр энэ жилийн онцлог сэдвийн хүрээнд за шагналт одоо гардуулахад анхаарсан тий шалгаруулахад анхаарсан зүйлсээ бас танилцуулбал. За авьяаслаг, чадварлаг, оюунлаг хүүхдүүдийн өдрийн мэндийг хүргэе. За тэгээд мөн зэрэгдэлт хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн өдрийн мэндийг хүргэе. За энэ жилийн загтлын маань онцлог нь хүүхдүүдэд өмнөх жилээс бодвол арай ойр байсан. Хамаагүй ойрсон. Найдлангийн болохоор нөгөө хэрвээ би далаа бол гэд өөрийгөө далаагаар зүүрлэж орлуулж бичих тийм сэдв байсан бол энэ удаагийнх найздаа хандан дижитал ертөнцийн дэх одоо харилцаа холбоо яагаад чухал юм бэ гэдэг талаар өөрийнхөө үзэл бодлыг одоо батлан нотолж бичээд буцаад найзаасаа хариу хүсэн хүлээсэн маягаар бичсэн илүү онцлог байсан. Мэргэжлийн нэр томьёогоосоо илүү нөхөрсөг, ээлдэг, элгэмсүү нэг тийм эерүү аргаар загтлаа бичсэн их гоё байсан. Уншихад ийм өөдгөө одоо яг бол найз нь буцаагаад юу гэж бичих бол гэдэг тийм хүлээлт авчирхаар байсан. Тэгээд мөн хүүхдүүд одоо энэ 9-өөс 15 насны хүүхдүүд оролцож байгаа шүү дээ. Тэгэхээр зарим нь 5 дугаар анги, зарим нь магадгүй 4 дугаар анги гэдэг. Гэхдээ яг 14 5 настай ах эгч нартайгаа бүр энэ тэнцүү шахуу бичиж орж ирдэг. 9 10 10 настай 11 настай хүүхэд багчууд маань бол бүр илүү тийм ач холбогдол өгсөн, дахин ноорголсон харагддаг тийм ихэмх цэгцтэй бичгийн соёлыг анхаарсан. Тэгэхээр тэр байтхан нөгөө цаасандаа хүртэл анхаарсан бүр өөрөө ингээд зураг зураад хажууд нь гоё ганган юм наасан тэгж их ач холбогдол өгж харагддаг. Жоохон томроод ирэхээр хүүхдүүд маань илүү цэвэр цэмцгээр илүү дутуу юмгүй минималист шинжин намгаалаад орж ирдэг. 2 дугаар шатанд ингээд шүүгчүүднээс шүүхэд бас нэлийн яригтэй байсан. Бүгдээрээ өрсөлдөд ингээд бүгд энэ тэнцүү баг гарч ирж байгаа юм шиг. Тэгэхээр одоо аль нь нэг ах, аль нь хоёр ах гэдэг нь бас нэлийн хөндөвтөр байсан. Энэ оролцоо гэдэг чинь шагнал ахваасаа илүү чухал зүйл байдаг. Оролцоод л байх юм бол хизээний өдөр амжилтанд заавал хүрнэ Тэгэхээр загтлаар дамжуулж өөрийгөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг. Загтлаар дамжиж бие биентэйгээ илүү ойрцдог ийм сайхан соёлыг суралцаасай гэж хүүхдүүдэд уриалмаар байна. За тэгэхээр загтлын уралдааныг бол 3 уушигтай шүүж шалгаруулсан байгаа зохион байгуулагчдын зүгээс. За нэгдүгээр загтлын хамгийн анхан шатны шалгаруулалт бол дугтууны өөрөө иж хүрдлээс эхэлсэн. Дугтуу маань өөрөө яг ийм зориултын одоо Монгол шуудан компани салбараар зарагдж байгаа. Ийм энгийн бичиг загтлын одоо ийм дугтуу. За энэ дугтуун дээр нэгдүгээрт илгээгч маань өөрийнхөө хаяг илгээгчийн хаягийг яг нөгөө загтлын өрдөөдөмжин заасны дагуу бичих мөн хүлээн авч байгаа хаягийг яг тэр загтлын хаягийн бичвэрийн стандартын дагуу бичих байсан. За дээр нь энэхүү загтлын энэ дугтуун дээр шуудангийн одоо үйлчлэгээний төлбөр тооцооны баталгаа болох маркийг нааж ингэж илгээх ёстой байсан. За мөн одоо энэ өөрийн одоо илгээж байгаа энэ дугтуун дотроо зөвхөн өөрийнхөө загтлыг л явуулах ийм шалгаруулалт байсан. Тэгэхээр зэрэг бол энэ дээр бол бас нэлээд алдаа гаргасан. Ялангуяа энэ жилийн загтлын уралдааныг бид нэр сургуулийн нийгмийн ажлуудтай хамтарч зохион байгуулахын зорилгыг тавьсан. Зорилго бол тодорхой нь юунд байсан бэхээр зэрэг загтлын уралдааны нэрмээр нөхөө зэрэг дижитал ертөнцид одоо хүн хоорондын харилцаа яагаад чухал вэ гэсэн юм сэдв байсан учраас хүүхдүүд нь илүү одоо сургуулийнхаа нийгмийн ажилтнтай харилцаж зөвлөлдөж энэ загтлыг бичих байх гэдэг үүдээс бид нар загтлын уралдааны оролцоогоор нь бол нийгмийн ажлуудад хандсан юм уриалга агуулгыг бол уралдаандаа бол ингэж оролцуулж өгсөн байгаамаа. За хоёр дахь шатны шалгуулалт нь юу гэхээр зэрэг загтлаа одоо ингээд дотроос нь задаа гаргаж аваад одоо ингээд үүсгэхэд энэхүү загтал дээр тухайн хүүхэд одоо
загтал 700-аас 800-д багтах хэрэгтэй байсан. Зарим хүүхдийн загтал хэд товчхон буюу их зөөх хүүхдээ, зарим хүүхдийн загтал одоо хэд нуршуу буюу одоо заасан үгийн хэмжээрээс хэтэрсэн ийм байсан. За 3 дахь шатны шалгуурлалт бол мэдээж одоо энэ загтлын өөрийн үндсэн бүтэц агуулга байгаа. Загтлын өөрийн үндсэн бүтэц ямар агуулга байгаа талаар бол мэдээж одоо ерхий боловсролын сургуульд яг өнөөдрийн одоо манай өсвөр насны хүүхдүүдийн төвшөнд бол монгол хэл уран зохиолын хичээлээр бол сургалтын хөтөлбөрт нь орцсон тэр мэдлэг мэдээллийн дагуу бол бид нар өнөөдөр энэхүү 3 дахь шатны шүүлтийг хийсэн. Тэгэхээр зэрэг хүүхдүүд маань загтал ямар бүтэцтэй байдаг, бүтэцийн ихтэл, өөр нөөл одоо тэгээд тайлал, төгсгөл, дүгнэлт ямар хөө авах гэдгийг бол хүүхдүүд ойлгосон. Тэрийг иж бүрдийг хангаж бичсэн хүүхдүүд бол 3 дугаар шатны шалгуулалтанд орсон. Тэгээ 3 дугаар шатны шалгуулалтаас одоо өнөөдөр энэхүү институтэд шалгарч ирсэн 15 хүүхэд нь оролцоод ингэж байж байгаа юм аа. Тэгэхээр зэрэг шалгуулалт бол 3 шатанда төвшөндөө бол хийгцэн гэдгийг бол энд бас сануулж хэлье. Дахиад нэг зүйл лавлаж асуухад ер нь урд жилүүдэд оролцож исэн оролцогч нар хэр их давтан орж байна вэ? Энэхүү уралдааныг зорин ирэх нь ер нь хэр их болж байна? Яг тэгэхээр сэдв бүр жил бүр өөр байдаг шүү дээ. За тэгэхээр зэрэг энэ Дэлхийн шуудаа холбооны байгууллагаас зарласан гэдэг утгаараа энэ загтлын уралдааны нэр хүнд бол дэлхийн 192 улс оронд зэрэг зохион байгуулагдаж байгаа. Ганцхан Монгол улсад биш. 192 орны 9-өөс 15 насны өсвөр насны хүүхдүүд энэхүү загтлын уралдаанд өөрийнхөө хэлээр одоо өнөөдрийн өгөгдсөн яг энэ сэдвийн хүрээнд загтал бичиж үндэсний ялагч нь шалгардаг юм боломжтой. Тэгэхээр зэрэг манай загтлын уралдааныг бол харилцаа холбооны зохицуулахаараа сүүлийн 10 жил зохион байгуулж байгаа. За үүнд бол одоо 2-3 удаа загтлын уралдаанд орсон юм хүүхдүүд бол байна. За зарим одоо өнөөдрийн энд студиуд сууж байгаа шилдэгэр салгасан хүүхдүүдийн дундаас урд жилүүдийн уралдаандаас амжилттай оролцоод шалгарч ирсэн хүүхдүүдийн бас цөөнгүй төлөөлөл байгаа. За мөн дээр нэмж хэлэхэд зэрэг энэ нэгэнт олон улсын өсвөр насны хүүхдүүдийн загтлагчдын уралдаан учраас одоо энэ хүүхдүүд нь өнөөдөр бага нь бол 5 дугаар анги, том нь бол 9 10 дугаар ангийн хүүхдүүд байгаа. За энэ хүүхдүүд нь сургууль соёлоо төгсөөд гадны одоо олон улсын сургуулиудад хүсэлт илгээх тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах энэ үед болохоор зэрэг олон улсын байгууллагын ийм загтлагчдын уралдаанд би амжилттай ингэж оролцож байсан гэд одоо энэ өнөөдрийн одоо шахаад авах хүүхдүүдийн батламжийг үзүүлээд ингэж явхад бол тэтгэлэг хамрагдах боломж бол өснө нэмэгддэг. Энэ хүүхдийн нийгмийн итг оролцоо, үзэл бодлоо илэрхийлэх чадамж нь ямар вэ гэдэг тэр шалгуур үзүүлэлтийг хангасан бас нэг юм үзүүлэлт болж өгдөг юм онцлог даваа талтай юм аа. За зөвхөн загтал бичгээс илүүтэйгээр хүүхдийн хүмүүжил төлөвшөлт бас маш өр нөлөөгөө өгсөн санагдаж байна л да. Учир нь гэхээр эхний шалгуур гэхэд л зөвхөн хаяг адресаа зөв бичсэн байх уу гэдэг маань өөрөө хүүхэд багчууд маань одоо энэ өсвөр насны хүүхдүүдийн хувьд юмд хэр одоо хариуцлагатай хандаж байгааг нь бас харж болж байна гэж бодож байна. Яг сэтгэл зүйч хүний үүднээс энэ удаагийн сэдэв буюу дижитал ертөнцид хүн хоорондын харилцаа яагаад чухал юм бэ гэдгийг нэг та одоо телевиз үзэж байгаа уралдаанд оролцоогүй мянган сурагч хүүхдүүд байгаа тий эдгээр хүмүүс зориулаад нэг тайлбарлаа хэлвэл. За хүүхдүүдтэй энэ өдрийн минь төргий. За дижитал ертөнцид хүн хоорондын харилцаа ямар чухал юм бэ гэдгийг та бүхэн загтал дээр маш олон судалгаа, маш олон судалгаа цуглуулж, маш олон хүмүүсээс өөрийнхөө мэдрэмжийг найзуудаа ажиглаж агаад бичсэн бахаа гэж би бодож байна. Тэгээд энэ яагаад чухал юм бэ гэж сэтгэл зүйн үүднээс би тайлбарлах гэж оролдъё л да тийм ээ. Тэгэхээр бидний хувьд аюулгүй мэдрэмж гэдэг бол өөрөө хамгийн чухал байдаг. За бид нар бие махбодын хувьд бол тийм ээ хоол хүнстэй байх, орон гэртэй байх гэсэн тийм суур хэрэгцээнүүд байгаад байдаг тийм ээ. Тэрэн шиг сэтгэл зүйн хувьд нэг суур хэрэгцээ гэж байна. Тэр нь бол ерөөсөө хайрлагдах, хайрлуулах тийм ээ. За бусдыг мөн хайрлах, за мөн хүндлэгдэх гэсэн ийм хэрэгцээнүүд байгаад байна. Тэгэхээр яг энэ хэрэгцээг хангахын тулд бидэнд дижитал энэ ертөнцийн дунд бие биендээгээ ойр дотн харилцаа үүсгэх гэдэг нь өөрөө чухал юм а гэдгийг бол одоо шууд энгийнээр хэлэхэд бол тийм гэсэн үг. Загтал бичгээд бидний хувьд сэтгэл хөдлөл мэдрэмж маань илүү их шингэн тийм ээ. Ямар мэдрэмжийг би гаргамаар байна. Нөгөө хүндээ зориул тэр хүнд ямар мэдрэмж төрж байгааг бид нар бас өөрийнх нь оронд тавьж бас үздэг тийм. Найз минь чамд магадгүй тийм байгаа байх таач гэдэг юм уу тийм ээ. Эндээс найз минь намайг ямар их ойлгож байна вэ ч гэдэг юм уу. Ийм нөгөө сэтгэлийн нандин холбоосууд загтлаар илүү их гарна. Харин энгийн чатаар яг зүгээр энгийн үгээр зөвхөн мэдээлэл дамжид гэж үздэг. Тэгэхээр нөгөө судалгаа байна л да.
одоо харилцаан донд биеийн хилэмж гэдэг бол маш өндөр одоо хуваар одоо нөлөө үзүүлдэг. За тэр нь одоо 50 гаруй хуваарч гэдэг юм уу тийм ээ. За дуу хоолойны өнгө гэдэг өөрөө 30 гаруй хуваар нөлөөлж. За зөвхөн одоо дамжигдж байгаа мэдээлэл бол 7 хуваар бол нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр амьд харилцаа гэдэг өөрөө бидэнд ямар чухал юм бэ тийм ээ. Найз нөхөд ойр дотны хүмүүстэйгээ бид нар халуун дулаан харилцаа нүдрүүн хараад тийм ээ инээмсэглээд гарт нь хүрээд тайвшруулад гэд энэ нөгөө амьд харилцаагаар бид нар үнэхээр нөгөө тижээгдэж тэтгэгдэж байдаг юм аа гэдгийг чухалчилж хэлмээр байна. Мөн үүнтэй зэрэгцүүлээд дижитал ертөнц өөрөө муу зүйл биш гэдгийг бас онцолж хэлмээр байна тийм ээ. Дижитал ертөнц бидэнд цаг хугацааг хэмнэж байна, эдийн засгийг мань хэмнэж байна. За бидний олон давтагддаг үйлдэлүүдийг мань хөнгөвчилж өгч байна. За алсаас бид нар уулзч чадахгүй хүмүүстэйгээ бас уулзч гин гэд хилээд дурдаад байвал барахгүй болон давуу талтай. Гэхдээ бид нар энэ сайн зүйлийн дунд мөн амьд харилцаагаа хадгалж үлдэнэ гэдэг маш чухал. Тэнцвэртэйгээр бид нар яаж дижитал ертөнцийг бид нар амьдралдаа ашиглах юм. За амьд харилцаагаа бид нар аав ээжтэйгээ ялангуяа өсвөр насны хүмүүс та бүхэн үе тэнгийнхин дундаа найз нөхөд дундаа яаж харилцаагаа хадгалж бие биедээ сайнаар нөлөөлөх юм бэ гэдгийг харгалзаж үзэх нь маш чухал болоо гэж хэлмээр байна. За сэтгэл зүйчтэй маш их баярлалаа. Тэгэхээр хүн хоорондын хувьд загтал бичиг нь өөрөө сэтгэл зүйг илэрхийлдэг бас нандин холбоог сэргээж өгдөг юм гайхалтай зүйл байна. Би дурсагмаа өгшөөсөө дахиж нэг асуулт асууя гэж бодож байна. Дижитал ертөнц гэдэг маань өөрөө зогсолтгүйгээр хөгжиж байгаа. За бид нар бол одоо ер нь хөл нийлүүлэлт алхахгүй бол болохгүй юм нийгэмд амьдарч байгаа. Гэтэл хүүхдүүд маань өөрсдийнхөө оюун сэтгэлээрээ энэ бичвэрийн уралдаанд оролцсомоор байдаг. Гэтэл одоо билээхэн бас одоо туслах дижитал ертөнц байгаад байдаг. Тэгэхээр энэхүү бичвэрийн уралдаанд ер нь хүүхдүүд маань хэр их одоо энэ дижитал ертөнцөөс тусалцаа авсан бэ? Энэ нь хориотой байсан уу, хориогүй байсан уу? За мэдээж дижитал ертөнцид амьдарч байгаа тий өдрөөс өдөрт хөгжин дэвшиж байгаа энэ нийгэмд амьдарч байгаа учраас нээлттэй тодорхой хэмжээгээр мэдээлэлээ цуглуулахын тулд магадгүй өөрийнх нь ашигладаг, хэрэгэлдэг сургах хүчийг ном зохиол дээр байхгүй гэж болно шүү дээ тий өөрийнх нь хайсан мэдээлэл. Тэгэхээр энийг нээлттэйгээр олж авах боломжтой. Нодлонгийн сэдвийг бодвол энэ жил маань болохоор нэг айгүй гой даваа тал харагдсан хүүхдүүд маань юу байсан бэ гэхээр нодлоо AI чат GPT ашиглалт маш өндөр байсан. Бараг л нэрээ те 60-70% нь ашигласан. Тэгээ ингээ багш нар чинь ингээл ер нь бол эхлэлийг хараад шууд мэддэг байхгүй юу хөгтөө те. Тэгээд энэ жил бол харьцангуй гайгүй бараг байхгүйсэн. Тэр нь бүр ингээд маш их авууштай маш гоё санагдсан. Тэгээд ингээд мэдээлэлээ олон талаас нь харьцуулттайгаар гаргаж ирээд өөрийнхөө үзэл бодлыг баталж харуулахын тулд ашиглаж байгаа нь айгүй гоё зөв зөвхөстэй байгаа байхгүй юу. Тэгэд энэ нь бас айгүй их бас ингээд цаашаалтай санагдсан хүүхдүүдээр бахархах сэтгэл төрсөн. Нодлын яг энэ удаа шагнал гардуулах хөсөл төр хийсэн. Тэгээ хүүхдүүд минь битгий чат GPT-гээр бичүүлээч. Битгий бүгдийг копи паст хийгээч. Бүгдээрээ энийг те баримт цуглуулах маягаар ашиглая гэж уриалсан. Тэгээд магадгүй тэр уриалганы маань үр дүн яг жилийн дараа ингэж гарч ирж энэ гэд бид нар бас олзуурхаж авсан. Дижитал ертөнцийг маш зөв зөвхөстөйгээр ашиглаж те энэ өөрийнхөө зүгээр туслах маягаар ашиглаарэ. Мэдгүй чадахгүй байгаа зүйлээ төхөх маягаар. Тэгэхээс таны зүрх сэтгэл дотор, таны ертөнцид дотор тэр бүрх одоо бүтээж болох амжилтууд байгаа шүү. Чат GPT интернетэд бол биш юм а гэдгийг хэлье. За маш их баярлалаа. Зохион байгуулагчд хийгээд шүүгчд, за сэтгэл зүйч гээд маш олон тал талаас нь бид бүхэн энэ уралдааны одоо онцлог, давуу тал, үр нөлөөний талаар ярилцлаа. Тэгэхээр студид маань авьяаслаг, оюунлаг энэ удаагийн уралдааны 2780 гаруй сурагчдаас шилгээр шалгарсан 15 сурагч ирсэн байгаа. Бүгдээрээ дахин хэлхэн татаа бол зүв болоо гэж бодож байна. Бүгдээрээ баяр хүргээ алга ташья. За мөн зэрэглийн маань суудал бас дэмжгээр хүрэлцэн ирсэн нийслэлийн ерөнхий боловсролын 40-р сургуулийн 8-р ангийн сурагчид маань хүрэлцэн ирсэн байгаа. За сурагчдын маань зүгээс энэхүү одоо уралдаанд за тэр дундаа одоо энэ хүү шилдэг 15-ын зүгээс та бүхэн маань асуух асуулт байсан уу? Энэ сэдв хэр хүнд байв? Энэ сэдвээр аялаж байхад юу хамгийн сонин содон таны амьдралд өөрчлөлтийг авчирсан бэ гэд та бүхэнтэйгээ бас чөлөөтэй сайхан ярилцъя гэж бодож байна. Дижитал ертөнцийн нэг сул тал нь болохоор ингээд сөрөг харилцаа бас ингээд өрнөдөг. Тэгээд одоо хүүхэд хин нэгнээс ингээд сөрөг сэтгэл авах юм бол тэрийг ингээд тоохгүй яваад идэг хүүхдүүд бас байдаг зүгээр дээ. Харин зарим нь болохоор их үнээр хүлээж авдаг. Тэгээд энэ сэтгэл авсан тохиолдолд ингээд шууд эцэг их багштай андгуу эсвэл зүгээр гэж бодоо явах уу?
За энэ маш чухал хүүхдүүдэд нэлээд нийтлэг тохиолддог асуудлыг хүнцэнд баярлалаа. Тэгээд энэ тохиолдолд яалтчгүй бидэнд том хүмүүсийн тусламж хэрэгтэй байдаг. Сургуульд байгаа сэтгэл зүйчтэй, дотны аав ээжтэй, ах эгчтэй, насанд хүрсэн тусламж авах хүмүүст хандхан чухал байдаг. Яагаад тэгэхээр гэдгийг тайлбарлая л да тийм. Өсвөр насны хүүхдүүдийн тарих яг 24 нас хүртлээр бүрэн хөгжин хүний тарих тийм ээ. Гэтэл өсвөр насны хүүхдүүдийн тарих хараахан бүрлдэж амжаагүй одоо зөв шийдвэр гаргах, яаж одоо сэтгэл хөдлөлөө зохицуулах ч гэдэг юм уу тийм. Тим чадамж дээр хараахан бүрлдэж амжаагүй учраас насанд хүрсэн хүмүүсийн тусламж одоо тархины хувьд бүрэн хөгжсөн хүмүүсийн тусламж одоо хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд маань яалтчгүй сэтгэл зүйч, эцэг гихтэй, за багш, ангийн багштай ойр дотны хүндээ бол хандах нь бол маш чухал юм аа. Өөрөө давж шийдэж чадахгүй зүйлдээ томчуудын тусламжийг заашгүй заавал аваарай гэж хэлмээр байна. Нан үйлс төгөлдөр гэдэг 8Б-ийн сурагч. Би ер нь дижитал ертөнцөөс хэд хэдэн найз цуглуулж авсан Таиланд, Камбодиа, Америк гэд надад ер нь сүрэгм нэх нөлөөлдөгж би сонирч болохоос цөрөг юм руу гинт нэг харахад гүнзгий орчдөг болохоор ер нь ингэж хэлмээр байна. Хүүхдүүдээ ингэж одоо интернет дээр байдаг бит рандом линк дээр бити дарж байгаарэ. Стомо би тиймэрхүү юм дээр бити дарж байгаарэ. Мөн дижитал ертөнцөөс найзтай болъё гэж ивэл бити шууд яраарэ. Эхлээд ярилцаж бинийхээ хүсэл болон мөрөөдлийг ярилцаж тэрийг сайн мэдчих яг итгэлтэй ээжчил найзуулаарай гэж хэлмээр байна. Маш чухал сэдв шүү тий. Дижитал ертөнцид бол хил хязгаар байхгүй, цаг хугацаа байхгүй учраас хинч хинтэж найзалж болно. За дижитал ертөнц тэр захим орчны цаана ямар ч аюул та биднийг хүлээж авах эрсдэлтэй учраас өөрсдийнхөө яг боддоор харсан хүнтэйгээ найзуулж, дотн найзалж тий. Ингэж явах нь зөв шүү гэдгийг бас манай үйлс төгөлдөр маань сануулъя хэллээ. Бүгдээрээ баяр хүргэе. Маш чухал сэдвийг хөндлөө. Намайг Төгс Жаргал гэдэг. Би Дорнот аймгаас оролцож байгаа. За, дижитал орчин одоо жишээлбэл хоолоо идлээ гэж бодоход утсаа бариад хоолоо иддэг. Тэгээд тэрийг яаж болиулах вэ? Энэ бол нэрээ зайлшгүй бидний хүндэж ярих тий дуу хоолойгоо хүргэх ёстой асуудал гэж хардаг. Энэ ер нь улс орны хөгжил гэр бүлээс л эхэлнэ. Гэр бүлдээ магадгүй ээж нь, аав нь, ах нь, эгч нь угаасаа утсаа барьж хоол иддэг. Аав ээж нь ах эгчийг нь дийлдэггүй гэд нөгөө хамт уцтай нь хамт хоолыг нийдүүлдэг бол одоо ингээд дүүнэр нь ч гэсэн адилхан л байна. Тэгэхээр томчууд одоо ухамсартай, насанд хүрсэн тий бид нар чинь ингээд бие хүн болоод төлөвшсөн шүү дээ. Биднээс л бүх зүйл эхэлнэ. Тэгэхээр аль болох аав ээж нь ингээд хүүхдүүдтэй зөвөр үлгэрлээд тий яг нүдрүү нь харж бүгдээрээ ярилцаад яг хоолоо яг бие биенлүүгээд харж тойр цууж аваад хооллоод хооллох ёстой юм аа тий тэрийг ингээд баг багаар мэдээж шууд өөрчлөн гэж бол байхгүй. Тэгэхээр манай томчуудаас л үлгэр дуурайл эхлэн гэж ер нь сургууль мужиглэгчийнхаа үүднээс хардаг. Тэгэхээс энэ хүүхдүүд маань тий хүүхэд штэ сайн муу буруу зөв мэдгүй санамсаргүйгээр алдна, санамсаргүйгээр хийн. Тэгээ би өөрөө ч гэсэн одоо бага насны хүүхэдтэй. Тэгээд хоол идэхэд утас оролдож болохгүй гэдгийг ойлгуулахын тулд угаасаа автоматар оролдож байгаа байхгүй тий. Тэгэхээр ойлгуулахын тулд одоо ингээ гэр бүлийнхнийхээ уцыг хураадаг хүн нь би байхгүй. Тэг ядаж хоолны ширээний ард хийдүүлээ одоо наадга тавиа гэд. Энэ бол амаргүй л байсан л да. Нилийн урт хугацааны дараа одоо нөгөө дадал болсон. Гэхдээ энийг тууштай төвчээртэйгээр хийх юм бол үр дүн гарч ил тараа. Тийм тэгэхээр томчуудтай эцэгчүүд асран хамгаалагч нартай та нар маань өөрсдөөсөө эхлэрээ л гэж хэлье да. За тэгэхээр миний гарт шилдэг 15 захидлын шилдэг ишлэлүүд ирсэн байгаа. Тэгэхээр энэхүү шилдэг ишлэлүүдээс бас та бүхэндээ давчхан танилцуулъя. Ер нь ямар бүтээл нь ямар өнцөг нь шилдэг болсныг бүгдээрээ харцгаая те. Хичнээн уйдахгүй байгаа мэд дижитал ертөнцөөр аяллаач үнэндээ ганцаардлыг бий болгож байна гинэ. Хэдийгээр бид нар дэлхийдээ шууд хөл нийлүүлж байгаа ч гэсэндээ дижитал ертөнц бид нарыг бас тэр хэрээрээ ганцаардуулд юм биш үү те. Тэгэхээр энэ дижитал ертөнцөд бүхнээ зориулж болохгүй гэдгийг харах нь байна. За мөн Дорнот аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 6-гийн А ангийн сурагч Төгс Жаргал найзынхаа нүдрүү харж чин сэтгэлээсээ нэмсэглэж сэтгэлээ онгойтол ярилцах нь зөвхөн бодит харилцаанд л байдаг онцгой эд шид юм а гэж хэлсэн байна. За дараагийн нэгэн ишлэлийг уншиж өгье. Говьалтай аймгийн Баян сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-ийн А ангийн сурагч Лам Сүрэн
Хаанаас ч хинтээ ч холбогдож болох 21-р зуунд захидал бол сэтгэл хамгийн их мэдрэгдэж болох зүйл үлээ. Сэтгэл мэдрэгдэж дурсамжч үлднэ гэсэн байна. Нэрээ энэ 2780 хүн ямар ч байсан амьдралдаа том дурсамжийг үлдээсэн биш үү те. За тэгэхээр дэлхийн шуудын холбооноос жилээр зохион байгуулдаг олон улсын өсвөр насны захидал бичлэгийн уралдааныг бол цаашдаж харилцаа холбооны зохицуулахаараа Монгол шуудан компани хамтран зохион байгуулах болно. Жил болгоны захидал бичлэгийн уралдааны одоо сэдв бол өөр ирнэ. Энэхүү сэдв маань болохоор зэрэг энэ одоо энэ өсвөр насны хүүхдэж байгаа 9-15 насны хүүхдүүдийн яг энэ үзэл бодлон төлөвшөж байгаа энэ үедээ энэ дэлхийн дайны дэлхийд тулгарч байгаа асуудлыг юу гэж харж ийн вэ? Энэ глобал асуудалд бидний дуу хоолой яаж хүрэх ёстой вэ? Гэдэг энэхүү ойлголтод одоо ингэж чиглэгдэж ингэж явнаа, цаашдаа явна. Тэгэхээр одоо өнөөдрийн одоо энэ шилдэг 15 хүүхдийн захидлууд дундаас манай Монгол улсын үндэсний ялагчийн захидлууд өнөөдөр энд шалгарна. Үндэсний ялагч буюу тэргүүн байрын эзний захидлыг бид нэр англи болон франц хэл рүү хөрвүүлж 5 дугаар сарын 10-ны дотор Дэлхийн шуудын холбооны байгууллагын төв офис байрладаг Швейцар улсын Берн хот дахь офис руу бол бид нэр бохоо шуудангаар илгээнэ. За тэгэд зохион байгуулагчдын зүгээс бидэнд бас том мөрөөдөл, зорилго байна. Монголын үндэсний ялагч дэлхийн олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааны ялагч болох тэр хүсэл мөрөөдөл зорилгодоо бас бид нар хүрч зорихын төлөө бас хичээж ажиллах болно. Оролцогч та бүхэндээ баярлалаа. За Монголоос дэлхий рүү гарах авьяаслаг оюунлаг сурагч магадгүй энэ удаагаас ч төрж магадгүй. Тэгэхээр эрхэм оролцогч та бүхэндээ баяр хүргэе. 2780 гаруй одоо захидал хүрэлцээрснээс шилдэг 15 оролцогчд яг одоо энэхүү тайзнаа гарч ирэх гэж байна. Дэлхийн шуудын холбооны байгууллагаас 55 дахь удаага Монгол улсад 10 дахь удаага зохион байгуулагдаж байгаа олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдаан дижитал ертөнцид хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй хэмээх энэхүү сэдвийн хүрээнд шилдэг уралдаанд оролцсон авьяаслаг, оюунлаг сурагчтай энэхүү тайзнаа хүндэтгэл дүүрэн урихад бэлэн болсон байна. За 5 дугаар байрт орсон сурагч бол Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 6-гийн А ангийн сурагч Инх Хүжин. Бүгдээрээ баяр хүргье. Баяр хүргэе. Мөн 5 дугаар байрын шагналтнаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нийслэлийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 9-ийн Е ангийн сурагч Наран Солонго. Мөн 5 дугаар байрын шагналтаар Дорногов аймгийн Сайншант сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 7-гийн Д ангийн сурагч Нандин Эрдэнэ. Мөн 5 дугаар байрын шагналаар Өмнөгов аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-ийн А ангийн сурагч Молород. Мөн 5 дугаар байрын шагналтнаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нийслэлийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 9-ийн Д ангийн сурагч Солонго. Бүх зүйл шороомд арилахад зураг төв болон үлднэ. За бүгдээрээ баяр хүргэе. Дижитал ертөнцид хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй. Энэхүү олон улсын өсвөр насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа захидал бичлэгийн уралдааны 4-р байрын шагналтнаар Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-ийн Б ангийн сурагч Номин Эрдэнэ. Мөн 4-р байрын шагналтнаар Өмнөгов аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-ийн А ангийн сурагч Шинцэг. За 4-р байранд маань 4 хүүхэд шалгарсан байгаа. Дараагийн шагналтнаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 17 дугаар сургуулийн
9-ийн Д ангийн сурагч Билгүүтэй 4-р байрын шагналтнаар Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 7-гийн Б ангийн сурагч Мөнх Цацрал. За нийт 4-р байр эзэлсэн 4 сурагчтай бүгдээрээ халуун баяр хүргье. Одоо та бүхнийхээ өмнө энэхүү уралдааны 3-р байрын шагналтнуудыг урьж гэж байна. Өмнөгов аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн 7-гийн А ангийн сурагч Игшиглэн. Мөн 3-р байрын шагналтнаар Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын Чамдман эрдэнэ сургуулийн 10-ийн В ангийн сурагч Ариун Гоо. За мөн 3-р байрын шагналтнаар Говьалтай аймгийн Баян уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-ийн А ангийн сурагч Хамсүрэн. За манай 3-р байрын шагналтнууд маань Говьалтай аймаг, Завхан аймаг, Өмнөгов аймаг гэсэн Монгол орны үндсэн болон бүрээс оюунаараа өрсөлдсөн ийм аяслаг сурагчид маань шалгарсан байна. Дижитал ертөнцид хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй хэмээх энэхүү уралдаанд дэд байр эзэлсэн 2 сурагчийг энэхүү тайзнаа урьж гэж байна. Дэд байрын эзнэр Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-ийн А ангийн сурагч Гэрэл Сүрэн. Дэд байрын шагналтнаар Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 6-гийн А ангийн сурагч Төгс Жаргал. Торгон агшин эхлэж байна. Эрхэм үзэгчдээ, эрхэм хүрэлцэн ирсэн зочдоо. Энэ удаагийн 10 дахь удаагийн дижитал ертөнцид хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй хэмээх сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан захидал бичлэгийн уралдааны үндэсний ялагч Өмнөгов аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-ийн А ангийн сурагч Нимүүлэн шалгарчээ. Бүгдээрээ баяр хүргье. Монголынхаа үндэсний ялагч болж дэлхийд өөрийнхөө бичсэн бичвэрийг англи болон франц хэлээр хэвлүүлэх энэ эрхийг хожиж цаашлаад дэлхийн мянган сурагчтай хамтдаа өрсөлдөж оюуны энэ сайхан бүтээлээ олонд таниулж байгаа бүгдээрээ халуун баярыг хүргье. Үндэсний ялагч Нимүүлэн. Дэлхийн шуудангийн холбооноос 55 дахь удаага зарлаж байгаа олон улсын өсвөр насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг захидал бичгийн уралдааныг Монголын харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол шуудан хувьцаат компани маань хамтдаа 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Монгол орны өнцөг болон бүрээс захидлаа ирүүлсэн 2780 сурагчтай бүгдээрээ баяр хүргье. Ирэх жилийн уралдаандаа идэвхтэй оролцоорой. Баяртай үзэгчдээ.